Энэ бол дэлхийн бөмбөрцөг. Сансрын хөлгөөс 340-өөс 400 км хол зайтай байж зургалахад ингэж харагддаг. Одоогоор манай Нарны аймагт амьдрал буцалж хөгжил цэцгэлсэн өөр эрхэс хариг олдоогүй л байна. Гэвч өнөөдрийн энэ хөгжил төрхийн тулд манай гариг дээр амьдарч байгаа хүмүүс эрэл хайгуул, тэмцэл мухардал, ялалт нээлтэд мянган жилийг зарж байлжээ. ертөн затгуулсан хөгжлийн бахархал. Олон гайхамшигт нээлт хийж ажил амьдралынхаа чанарыг дээшлүүлсэн ч хэрвээ харилцаа холбооны амин чухал хэрэгсэл ярьдаг утсан холбоо бий болоогүй бол өдий зэргийн хөгжилд хүрэхгүй байсан. Одоогоос бараг 130 гаруй жилийн өмнө буюу 1877 онд анхны телефон утсыг зохиосон Александр Грэхэм Белл гэж энэ инженер хүн аж ахуй яг хүн төрлөختөн үеийн үед дурсан санах учиртай. Чухам энэ үеэс хүн төрлөختний хөгжил 2 дахин илүү хурдсах эрч хүч авчээ. Ардын хөвсгөл ялж улс орон сэргэн мандахад Монгол оронд баруун Европ, Америкт аль хэдийн дэлгэрээд байсан телефон утас зөвлөлтийн хүмүүсийн тус дэмжлэгээр нэвтэрч телеграф харилцаа холбооны газартаа улсан байна. Ер нь 20 дугаар зууны ихэр Монголд автомашин, цахилгаан холбоо зэрэг техникийн зарим дэвшил нэвтэрч манай улс олон зуун жилийн хоцрогдлоос айчин боловч түргэн ангиж ирж гадаад улс орнуудтай идэвхтэй харилцаж эхэлсэн хүүхдээ. Товчтон бол 21-р зуун гарсаараа хүн төрлөختний нийгмийн хөгжил дэвшилд олон гайхамшигт нээлт нэвтэрч дэлгэрсээр орон зай цаг хугацааны саад бэрхшээл нэгэнтээ үгүй болжээ. Тэр хөгжил дэвшил Монгол улсыг дэлхийн ертөнцийн хөгжлийн хурцад хөл нийлүүлэн албуулах болно. Хүмүүсийн амьдралын чанар дэвшилсэн нэг баримт гэвэл өдөр тутмын амьдралд харилцаа холбоо бүрэн нэвтэрсэн бахархал юм. Алын бэлчээрт хөдөөхөр яваа Монгол хүн хоцорн цугаа үр хөөхөдөдийг ах トゥ хамаатан задан анд нөхөдөөгөө төв алгасан ярьдаг улс нь үнэхээр юм бахархал. Гэвч энэ бүгд ердөө алга ургуулах адил нэг л өдөр бүтэж хэрэггүй. Мал залаа алчих юм бол тэгэл тэр утсын мэд хүмүүс рүүгээ залгаал тэгэл малаа асуугаал тэгэл байвал хэлж игээл тэгэл олонтоо уцгүй багтсан тэгэл малынхаа өнөөс тэгэл бензинээ гарцдаг яваад байдаг гэсэн шүү дээ. Урд нь одоо биднес чинь нэг мал ахуйгаач алдчих юм уу эсвэл нэг аймаг хотод байгаа ах トゥ нараа өвчтэй байхад ч юм уу холбоо барьж чадахгүй байсан бол өнөөдөр өгүүдэл сумын төв явж холбоо барих юм уу эсвэл тэгдэг байсан бол өнөөдөр хотын дотроос гаднаасаа ярьдаг боллоо гэрт дотроос энэ одоо бас орчин үеийн нэг дэвшилт юм байна. Мэдээлэл харилцаа холбоо технологийн газар байгуулсны нэг зорилго бол үнэхээр энэ хүн амыгаа Монгол улсыгаа холбоожуулах, ялангуяа технологийн хамгийн сүүлийн шийдэл болох үүрэн холбоо, хөдөлгөөнд холбооны энэ үйлчлэгийг хөдөөгийн хүн ардтай хүргье гэдэг энэ бодлогыг бид бүхэн нэлээд одоо үйл ажиллагааныхаа гол чиглэл болгож төвшүүлэн тавьсан. Монгол улс нийгмийн нэг байгууллагаас нөгөө байгуул руу шилжих түүхэн өөрчлөлтийн их замдрам одоо 20 гаруй жил болох нэ. Энэ цаг үед дэлхийн ертөнцийн хөл өөрчлөгдөж өдөр бүр бидний амьдралд шин зүйл нэвтэрч байна. Яарчлал мэдээллийн хөвслэн эрен үеийнх Монголын нийгэмд мэдээлэл мэдлэг шиг чухал зүйл байсангүй. Тиймээс Монгол улсын иргэд хаана амьдарч юу хийж байгаагаа шалтгаалахгүй харилцаа холбооны үйлчилгээний хэрэглээ хүртэх, сүлжээ ашиглах, техникийн боломжоор хангагдах шаардлагатай болсон юм. Жирийн наазахын үр дүн гэхэд өнөөдөр 330 суманд нэг өдрийн дотор Улаанбаатар хотоос банк жишээлбэл системээр мөнгө тарааж чадчих байна. Энэ бол үнэхээр ямар ч автомашин, ямар ч онгоц, ямар ч одоо галт тэрэгний үйлчлэгээс хамгийн хурдан бид тутмын өдөр тутмын амьдралд нэвтэрж байгаа нэг хэлбэр. Тэгээ үндсэн сүлжээ маань ингэж бий болж чадлаа. Нэг үргэлжлэл мэдээллийн хурдны их зам тавигдлаа. Тэгээ энэ их хурдны их замаар давхих
машин тэрэгнүүдэд бид бүхэн өдрөөс өдөрт зохион бүтээх ёстой. Тийм учраас банкны үйлчилгээ, нөгөө цахим худалдаа, цахим бизнес, засгийн газраас иргэдэд үйлчлэх бүх төрлийн үйлчилгээнүүд ингээд бүх суурин газараа хүрдэг. Энэ хөрсөн өдөр тутмын амьдралын маань бас хэм маягийг бүрэн эвдэж чаддаг ийм цаг үед бид нар бол хүрэлцэн ирээд байна. Улсын хурлын 2005 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Монгол улсын мянганы хөгжлийн зорилт, засгийн газрын 2005 оны 215 тоо тогтоолоор баталсан Сахин Монгол үндэсний хөтөлбөр зэрэг стратеги бодлогын хэд хэдэн чухал баримтчиг боловсрогдож, тэр бүгдийг үе шаттай хэрэгжүүлэх өргөн үйл ажиллагаа эхэлсэн билээ. Монгол улсын өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа 4 өөрийн телефоны операторууд маань дөрвөлээ хуваан тарах хэлбэрээр Монгол улсын бүх 360 сум суурин газарт үйлчлэгээ хүргэсэн. Ердөө жил хагсын өмнө хөдөө байгаа суманд байгаа эмээтэйгээ сумын холбоо орж хашгирч ярьдаг байсан бол одоо өнөөдөр эмээ өөрөө уцтай болоод өөр хүүхдтэйгээ хотод байгаа юм шиг ингэж ярьж чаддаг болсон. Энд бол мэдээж төрийн оролцоо маш чухал байсан. Манай улс 1.5 сая ам дөрвөлжин километр газар нутагтай Европын хэд хэдэн улс багтах өргөн уудам билээ. Дэд үдэц сул дорой хөгжсөн аймаг сумд түрэх зам харгуйн бэрхшээлтэй хүмүүс түргэх нийгмийн халамжийн наад захын үйлчилгээг яаж аваачих вэ гэхтэл толгой гашлах зовлон ихтэй. Засаг захиргаа, бизнес, аж ахуй нэгж, аялал руу цаашлаад хүн бүрийг найдвартай хамрах харилцаа холбоо Монгол улсад ус агаар шиг хэрэгтэй болсон. Үүнийг чухам яаж хэрэгжүүлэх вэ? Зөв бодож, зөв алхам хийх үнэхээр чухал байсан. Улсын хурлаар засгийн газрын тусгай сангийн тухай хууль, бүх нийтийн үйлчилгээний үүргийн сантай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг боловсруулан улсын хурлын 2006 оны хаврын чуулганаар батлуулсан билээ. Энэ сан өнгөрсөн жилүүдэд 2-3 сая долларын хөрөнгийг төлрүүлж, мөн Дэлхийн банк болоод бусад донор ханиулагч бусад байгууллагын дэмжлэгтэйгээр өнгөрсөн онд гэхэд 164 сум сууринг өөрийн төлбөр холбоотой холбох үндсэн ажлыг зохион байгууллаа. Энэ сангийн хүрээнд цаашид бид өшөө олон сум суурин багуудад өөрийн төлбөр холбооны үйлчилгээ хүргэх ямар боломж байна? Түүний хамрах хүрээг нэмэгдүүлэх ямар боломж байна? Дээр нэмээд холбооны үндсэн үйлчилгээний чанарыг яаж сайжруулах вэ? Гэх олон арга хэмжээ авахар бас төлөвлөж байна. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн цаашдын бас нэг гол зорилго бол араадаа телевизийн үйлчилгээ, интернетийн үйлчилгээг хөдөө орон нутгийнханд хямд өгөөд найдвартайгаар яаж хүргэх үү гэдэг асуудлыг шийдэхээр бас харилцаа холбооны зохицуулахаар ажиллаж байна. Тийм ээ. Бүх нийтийн үйлчилгээний сан бүрдүүлж, хөдөө орон нутгийн мэдээлэл холбооны дамжуулах сүлжээг өргөдгөж, шинжлэх, сум суурин зэрэг алслагдсан газруудад суурин телефон, утасгүй холбооны болон үүрэн телефон, интернетийн үйлчилгээг нэвтрүүлэх чухал зорилт бидний өмнө тавигдсан юм. Иймд томоохон төсөлд улсын төсөв, бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн болон Дэлхийн банкны төслийн санхүүжилт, аж ахуй нэгж байгууллага, хувийн хөрөнгө оруулалт зэргээр дээрх асуудлыг стратеги хэрэгжүүлэхэд боломжтой бүх арга хэмжээг авсан билээ. 10 жилийн өмнө гартаа утас барьж хаад ярьж байгаа хүний гудамжин таарах хүмүүс гайхаж, бас таархаж, жигтэй харж байсан. Гэтэл өнөөдөр хот суурин газар дунд сургуулийн охид хөвгүүд хүртэл гар утастай болжээ. Шилэн кабель сумдуудад хүрснээр тухайн суманд 2 болоод түүнээс дээш үүрэн телефоны оператор, дээр нь интернетийн үйлчилгээ зэрэг орох юм боломжийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр одоо өнөөдрийн байдлаар 127 суманд 4 хүртэл оператор, дээр нь Монголын цахилгаан холбоо компани сүүлийн үйлчилгээ, дээр нь интернетийн одоо бүхэл төрлийн үйлчилгээнүүд орох юм бүрэн боломжтой болсон. Одоо үндсэндээ 2 жилийн дараа гэхэд Монгол улсын бүх сум суурин газар 4 буюу түүнээс дээш оператор үүрэн холбооны үйлчилгээтэй интернетийн үйлчилгээ, мөн холбооны сүлжээн дээр суурилсан бүхэл төрлийн үйлчилгээг авах ийм бүрэн боломжтой болно. Үндсэндээ 2008 онд бид нэр Монгол улсын бүх сум суурин газарт үүрэн холбооны сүлжээг хүргэлээ. Шинэ зууны хөгжлийн хурд мэдээллийн хурднаас хамаарч байсан ойлгомжтой. Үнэн дээр зах зээл өргөжнө гэдэг улс хурлын төдийгүй хувь хүмүүс хүртэл арилжаа хурдан даагч харилцан эрхэлдэг зогсолтгүй хөврөх хөгжлийн явц юм.
Энэ үед мэдээлэл харилцаа холбооны салбар дахь чөлөө төрсөлдөөнийг гүнзгийрүүлэн байж зорилттой бодлого төрхөөс өөр зам байгаагүй. 1996 онд Mobicom корпорац Монголын нийгэмд хөдөлгөөнд үүрэн телефоны анх төгжүүлж Монгол хүн гартаа утас барьж хаа яваа газраас холбоо барьдаг болсон. Манай компанийн хувьд гэх юм бол бид нар 2008 онд 300 гаруй сүмс өрн сүлжээгээ нэвтрүүлэн гэдэг төлөвлөгөө тавьж ажилласан. Яг өнөөдрийн байдлаар гэх юм бол бид нар 314 сүмс өрөнд сүлжээгээ хүргэсэн амжилттай ажиллаа. Өндөр хурдтай найдвартай өргөн зурвасны дэд үтц нийт нутаг дэвсгэрийг хамарч харилцаа холбооны үйлчилгээ эх орны өнцөг булан бүрт хүрч эхэлж байсан энэ үед. Үүрэн холбооны 2 дахь оператор Skytel компани 1999 онд сүүлийн үеийн дэвшилтэт технологи CDMA 2000-ыг мэдээлэл харилцаа холбооны салбарт нэвтрүүлсэн нь энэ салбарт чөлөө төрсөлдөөнийг бий болгож хэрэглэгчдэд сонголт хийх боломжтой болсон юм. Монгол улсын засгийн газар харилцаа холбооны зохицуулахаараа мэдээлэл харилцаа холбоо технологийн газраас бол мэдээлэл харилцааны салбарыг бол тэргүүлэх салбар болгож авч үздэг. Тэгээд бас тодорхой хэмжээнд зөв бодлого явуулсны үндсэн дээр бол мөн тариф болон зах зээлийн өрсөлдөөн бол нэлээд тийм сайн болж хэрэглэгчд маань илүү их сонголттой хямд үнээр чанартай үйлчлэгийг авах болсон. 2005 онд мэдээлэл харилцаа холбооны салбарт цоо шинэ өнгө төрөх бий болсон нь Unitel компани байлаа. Зах зээлийн нийгэмд хамгийн хямд үнээр ярих боломжийг хэрэглэгчдэд олгож, илүү хүртээмжтэй, илүү чанартай үйлчилгээг бий болгож чадсан. Аливаа бизнесийн салбарт шудраг өрсөлдөөний орчин бүрдэх нь эргээд энэ тухайн салбарт өрсөлдөгчид, эргээд хэрэглэгчид энэний цаана бол улс орон эдийн засгийн нийгмийн маш чухал нөлөөтэй байдаг. Тэр утгаараа бас энэ шудраг өрсөлдөөний орчныг бүрдүүлэх нь бол бизнесийн тухайн салбарт бол юунаас илүү чухал байдаг. 2006 онд Монгол улсын засгийн газрын бодлогын хүрээнд харилцаа холбооны зохицуулах хорооноос орлсон алслагдмал сум суурин газрыг холбоожуулах тендерт G-Mobile корпорац ялж 2007 онд үүсгэн байгуулагдсанаар малчид заавал аймаг сумын төв очиж холбоонд ойртолгүйгээр малын бэлчээрээс гар утсаараа ирэх боломжтой болсон мэдээлэл холбооны салбар дахь шинэ нээлт болж чадсан юм. Манай операторын гол онцлог нь бол Монгол улсын наслагдсан сум суурин газрыг холбоожуулах талаараа хамгийн өргөн хүрээнд тархсан үйлчлэгээний үн тариф буйг хамгийн хямд үйлчлэгээг өнөөдрийн байдлаар үзүүлж байгаа оператор. Өнөөдөр гар утас хүний амьдралын салшгүй хэрэглээ болж Монгол хүн эх орныхоо өнцөг булан бүрээс дэлхийн аль ч улс орон суугаа ах トゥ амраг садан хайрын жил үр хүүхэд найз нөхдөйгөө холбогдох болсон энэ гайхамшигыг бүтээхэд мэдээлэл харилцаа холбоо технологийн газар үүрэн холбооны оператор компаниудын нэгэн адил төрийн оролцоо хамгийн их үүрэг гүйцэтгэснээр хөгжил дэвшилдэг хөл нийлүүлэн алхах өнөөдрийн их амжилтанд хүрч чадсан юм. Тийм ээ. Амьдрал өдөр бүр хөвсөн өөрчлөгдөж, дэвжин дээшилж байна. Мэдээлэл харилцаа холбооны салбар дахь шинэ нээлт боломжуудыг хүмүүс хүртсээр мөрөөдөл төдий байсан олон гайхамшгуудыг өнөөдөр хүндрэлтэн өдөр тутмынхаа амьдралыг хэрэгжүүлж байна. Хөгжил дэвшил үүгээр зогсохгүй. Үүнээс цааш олон техникийн дэвшил, нээлт, боломжууд бий. Гагцгүй тэр бүгдийг бид хамтын хүчээр хүрч чадах.